Та ус хизээ үүсч байсныг мэдхүү. Өнөөдөр бидний ууж байгаа усны молекулууд нь 5 тэрбум гаруй жилийн өмнөх гарал үүсэлтэй гэж зарим эрдэмтэд үздэг байна. Усны молекулуудын ихэнх нь одод хоорондын орон зайд үүсэж байжээ. Сансар окторгын орон зайд хий тоосон цэрийн үүлнээс усны анхны туслууд бий болсон байна. Дэлхий дээрх усны 30-аас 50 орчим хувь нь оддын хоорондох хоосон орон зайд үүссэн юм. Одоо бүгдээрээ өглөө хоосоо одоодон дээрээ нэг аяга ус уух нь хүний биед ямар ашиг тустай талаар мэдэж авцгаая. Та өглөө болгон хоосоо одоодон дээрээ нэг аяга ус ууснаар таны биеэс хорт бодисууд гадагшилж эрүүл амьдрах боломжтой юм. Мөн хүний биед дэх бодисын солилцоог хамгийн багадаа 24%-аар нэмэгдүүлдэг байна. Тэгвэл усыг яаж уух ёстой вэ? Хүн өдөрт хэрэг хэмжээний ус уух нь чухал биш, хамгийн гол нь хизээ яаж уух нь чухал байдаг талаар мэрэгжилтнүүдийн зөвлөгөө байгаа юм. Танд ус уухтаа анхаарах хамгийн чухал 5 дүрмийг танилцуулъя. Нэгдүгээр дүрм, хоол идэхээс өмнө 40 минутын өмнө хоол идснээс 1 цагийн дараа ус уух нь таны ходоодны үйл ажиллагаанд илүү их ашиг тустай. Хоёр дахь дүрм, мөстэй эсвэл хит хүйт ус уух нь таны гидсэн доторх ферментийг хөлдөөж хоол шингэх үйл явцыг удаашруулдаг байна. Гурав дахь дүрм, та ус уухдаа нэг дор хит их хэмжээгээр уудын биш үз. Энэ нь таны биед бүрэн шингэлгүй шууд гадагшилдаг байна. Өөрөөр хэлбэл бөөр болон шээсний замын эрхтнүүдэд хит их ачаалал үүсгэдэг гэсэн үг. Дөрөв дэх дүрм, та өглөө сэрэнгүүтээ 10-20 минут хөрвөө чэвтлгүүгээр шууд босоод нэг аяга бүлээн ус ууж байгаарай. Энэ нь таны биеийн бодисын солилцоонд их ашиг тустай юм байна шүү. Хамгийн сүүлийн 5 дахь дүрм, та ус уухдаа зогсож биш заавал сууж ууж байгаарай. Ингэснээр ус таны гидсэнд шимэгдэж цуснд бүрэн шингэдэг байна.